Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж бол дотроо хэдхэн төрөл байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх хүүхдэд олгох асаргааны тэтгэмж. За гуравт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ харж байгаа асран хамгаалагчдын мөнгө гэдэг. За тэгвэл энэ удаа бид нар одоо төсвийн ажлын хэсгээр тохиролцсон нь бол за хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг уг нь 6% гэж ярьсан. Тэгээд 6%-ийг 8.6% болгосон байсан. Энийг 20% болгоход нэмэхээр ямар ч байсан ажлын хэсгээр тооцоолол оруулж нөгөө талдаа гэвэл тэр 20% болгоход нийт 30 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдж байгаа. Энэ асуудлыг хаанаас хасах вэ? Би олон удаа хэлсэн. Зам уйлдгүй, барилга уйлдгүй, барилга өвддөггүй. Тэр утгаараа зам барилгатай холбоотой төсвүүдээс 30 тэрбум төгрөгийг хасаад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүүхдийн асаргааны тэтгэмжээр 20% нэмэгдэл буюу 80 мянган төгрөгөөр ямар ч байсан эхний ээлжинд нэмэхээр боллоо. Хоёрдугаарт гэвэл энэ асран халамжилж байгаа иргэдийн талаар дараагийн ээлжинд дахиад орно. Энэ бол эх жилийн төсөвдөр орж ирээд энэ мөнгө маань дахиад 20 битгий хэл хувиар энэ бол ажилгүйдлийн тэтгэмжээс одоо дээш тэгээд тэтгэмжийн дээд хэмжээнд хүртэл нэмэх талаар бол ямар ч байсан тохиролцсон. Тэгээд энэ бүхнийгээ та бүхэнд дуулгая гэж бодсон юм аа. Ямар ч байсан бид нөгөө 6% нэмээд 17 мянган төгрөг нэмэх байсан бол энэ удаа 20% нэмээд 80 мянган төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.